Swiss podcast бид сайн сайхан дагуулна. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн минь төргий. Манай Swiss podcast-ийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн бүжиг дэглэж багш докторант Мөнгөн Цэцэг мөн соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн концертмейстер багш Тэгэрлээ миний бие хөтлж явуулахаар бэлэн болоод байна. За ингээд бид хоёрын ярилцах өнөөдрийн сэдв болохоор бүжгийн урлагаар хичээлхийн ач тус гэсэн сэдвээр ярилцахаар ирээд байна. Тэгээ мөнгө огшоо одоо бүжгийн урлаг гэдэг маань үнэхээр маш том агуу урлаг, үнэхээр их хүнд хэцүү урлаг гэж ярьдаг тийм ээ. Тэгээд яг хамгийн гол нь одоо манай оюутнууд бол одоо зорилгоо тавиад ингээд манай мэрэгчлийг эзэмший гэдэг ингээд өөрөө мөрөөдлөө биелүүлээ гэдээ ороод ирсэн суралцж байгаа. Тийм. Тэгэхээр одоо энгийнээр та бүжгээр хичээлэхэд одоо ач тустай тий зүгээр одоо энгийн мэрэгжлийн бус хүмүүст одоо ямар ач тустай байх вэ гэдэг энгийн анхан шатны юмар хоёлаа яриагаа эхлэв тийм ээ. Тэгээ. Ер нь бол хөдөлгөөний урлаг хүний биеинд хэрэгтэй юу? Хөдөлгөөн хийснээр хүн маань хэр эрүүл явах уу? Хэр урт наслах уу? гэдэг талаас нь бас хүн болгон мэднэ, тийм ээ? Мэднэ. Одоо үед бол дэлхий дахинаа нэлээ хүнд байгаа. Энэ ковидын үед бол бидэнд юу хэрэгтэй вэ? Хөдөлгөөн хэрэгтэй. Тий. Бидэнд юу хамгийн гол вэ? Антибиотик бус, эм бус хөдөлгөөн дасгал бидэнд хэрэгтэй. Тэгэхээр энэ хөдөлгөөн маань бол ямар төрлийн бүсгийн төрлөөр одоо байх уу? Эсвэл одоо биеийн тамирын дасгалын төрлөөр байх уу? Аль нь байна гэдгээ хүн өөрөө сонгох. Өөрөөр хэлэх юм бол Монгол бүсгээр явах уу? Илүү их хэсэллэх үү? Сонгодог уу? Монгол уу? Сингент үү? Модерн уу? Тэ? Одоо яг бие биелгээ юу? Тэр хүний өөрийн дорын сонирхол. Хөдөлгөөн гэхээр одоо ерөөсө бүхэл юм ороод явна л да. Йог тий. Тэгэл одоо фитнес тий ингээд одоо тэд нар бас нэг төрөл бас хөдөлгөөн болоод явчихна. Яг манай Монгол бүжгээр хичээлэх хөдөлгөөний ач тус гэх юм бол за хүмүүс одоо сүүлийн үед хийх нь бие биелгээ миний биеинд хэрэгтэй байна гэдэг юм. Гэтэл бие биелгээ нь одоо зөвхөн баруун Монгол байх гэж бас бодоод байгаа юм. Энэ бол ерөөсөө хамаг Монголд байх. Монгол бүх үндэстэй угсаатан Монголд хуурхтны нэг л нэр томьёо. Тийм шүү дээ. Тэгэхээр Монгол бүзэг бол арай бусад дэлхийн олон үндэстэй угсаатныг бодох юм бол арай өөр гэсэн өргөмс онцлогтой энэ их айхтар хүнд юу лээ одоо хатуу ширүүн уур амьсгалтай шүү дээ манай нутаг тийм ээ нэлээ тэнгэрт ойрхон далайн төвчнөөс их хол байдаг учраас бид болоод нэг ийм сайхан агаартай ийм сайхан одоо ямар агаар гэх юм манай нутгийг тийм ээ годоо харин ёстой тийм ер нь тэнгэрийн ойлоо тусгай заяатай улсууд шүү дээ бидс чи заа идэгээ идэн хаа идэн тэгэхээр бидний бие бол мөр хөдлөх тал хөдлөх хавирган хөдлөх тэгээд хөл гарны энэ үйлзүүрүүдийн хөдөлгөөн бол цаанаа л нэг нандин Монгол хүн болгоны биеинд их тохирсон тийм сайхан нандин хөдөлгөөнүүд тийм. Одоо манай Нанжид багш ярьдаг байсан шүү дээ. Манай язгуур бие биелгийн хатан хаан гэдэг багш маань та нар Монгол бүжгийн хөдөлгөөн хийж байгаа цагт хизээж даралт чинь нэгсэж хуйн чи хөрөхгүй гэдэг тий. Тэгээ одоо нөгөө бид нарын чинь нөгөө концертмейстерүүд бас л байнгын сууж идэг ердөөсөө ингээл та нарын хөдөлгөөний чи хар тэр хөдөлгөөнд чинь тааруулаад хөгжмөө тохируулж тоглох гол тий. Одоо ингээл алийг тоглол илүү тохирох бай гэдэг эхлээд залуу багш байхдаа бол мэддгүй л байлаа. Одоо нөгөө яг хөдөлгөөний одоо жишээлбэл нөгөө мөрний дугтралт байгаа тийм үү. Тэгээ солбоо байгаа тий нухлаа би одоо бүр мэддэг болсон тий. Тэгээд тэрэндээ тааруулаад аяа сонгоод ажидаг. Тэгээд үнэхээр ингээ харж яхад нэрээ яг тэр нөгөө мөрний хоёр мөрний солбоо тий. Тэгэл нэг далны цоглог гэл одоо нэг хоёр далны хавц зөгтөг штэ тий. Тэр мөрөн дээр ингээл яг акцент нь хаана өгөх вэ яах вэ. Тэгээ харж яхад ингээ дагаа хийдэг заримдаа. Тэгэхээр үнэхээр нөгөө яг ингээ нухаад ингээ айгуу гоё нөгөө хуйн юм уу бөөгнөрөөд ингээ хөшөөдөөсөн юм байхгүй болдог шүү. Юу те наалтаж өгдөг. Тий, айгуу гоё. Бас их айгуу баярлдаг юм аа манай бүсгийн урлагийн сургуулийн концертмейстерүүд болоод айгуу
ховор хүмүүс манад байдаг. Яагаад гэвэл амар хөдөлгөөнийг мэдэрдэг. Тэ? Баярлалаа. Хэн дуртай хэн нэг энгийн концертмейстер багш бол манад нэг удаан тогтохгүй. Гэтэл та одоо тухайлбал чи өөрөө хийснээ жил болж байгаа юу лээ. 21 дэх жилдээ болж байна шүү дээ. Би одоос 16 дахь жил. За тэгвэл нэр үнэхээр мэдрэхээс аргагүй. Яагаад тэгэхээр та нар ингээд бидрийг амар мэдэрдэг, бидрийг амар ойлгодог, бидний хамгийн дотны хүмүүс байдаг. Концертмейстер багш нар маань. Тийм учраас далны хөдлөөд байна уу, мөрн хөдлөөд байна уу, хавирга нь хөдлөөд байна уу. Бүх юмн дээр та нарын тоглож байгаа тэр мэдрэмж нь айгүй тийм гоё наалдаж өгдөг учраас бид нар гисэлээ заахтаас тэр оюутан байхтаас тэр тийм ээ ер нь сая нэг ковидын олон сар болоод айгүй хүнд байсан. Тий. Үнэхээр. Тий, үнэхээр хүнд байсан. Ягаад гэвэл тухайлбал нэг фэйсбүүкээр би нэг хэдэн дасгал өгсөн дөө. Тий. Таны тэр дасгалаа өгөх тэр юу чи айгүй олон хүний хандлт авсан. Тэгээ бүр тэр тэгэхээр хараа яаж туус айгүй их байгаа байхгүй юу? Маш их хүн сонирхож ийн гэдэг чинь тэр чинь хэрэгтэй байна. Өөртөө мэдэрж ийн тий. Ингээ гэртээ хараад уцаа харж байгаа тэгэл таны хийсэн дасгалуудыг дуурайгаад хийгээд тэгээд одоо нийхээд байна шүү дээ бас. Харин тий. Тэгээ би юу ярих гэж юм гэхээр яг тэгэхэд та нар өгүүлэгдсэн байгаа байхгүй юу? Надад би өөрөө нэг ая сонгоод ямар нэг ая маяа хайгаад ингэнгүүт Тэгэрлээ бэгэрлээ манай хэдэн концерт мистер тэрийгээ тооод энийгээ тооод айгүй амархан тий. Айгүй ойрхон бодож л байлаа. Тийм. Тусгай мэрэгчтгэлтэй угаасаа. За хоёлаа ярианыхаа сэдвээс хөндөрөх гэдэг байна. Одоо нөгөө яг юуны 5 цул эргэтэн байж хүний. Тэр эргэтэнд нөлөөлөх үү? Айхтар нөлөөлнө. Тухайлах юм бол ингээд мөр дал хавирга яг энэ гурван том яснууд хөдлөхөд дотороо 5 том цул эргэтэн дагаад хөдлөнө дөө. Тийм. Дагаад хөдөлснөөрөө гаднаас авсаага ямар нэгэн муу агаар одоо угаар юм уу эсвэл ямар нэгэн вирус ямар нэгэн бохор хоол идсэн бол биеийн биелээд биеийн зайлна гэдэг үгтэй адилхан бүх юм маань муухай зайлагдаад гадагшлах нь гарах нь. Тэгэхээр яахын аргагүй биеийн биелээд биеийн зайлна гэдэг үг маань бие биелгэний хамгийн гол урай гэх үү хамгийн гол тотем үг гэх үү тотем үг штэ тий. Тэгж ярьдаг ч угаасаа биеийн биелээ биеийн зайлаа гэдэг ингээд угаасаа дээр үед тэгдэг байгаал бүгдээр гоё гэртээ биелдэг байсан гэдэг. Тэгэхээр ер нь биелгээ бол монгол хүний биеинд бол яахын аргагүй наалтахаар хамгийн ойрхон хамгийн нандин биелгээ бүцэг гэдэг маань яахын аргагүй үнэн байна. Тэгэл ер нь бүжигээр хичээлэн гэдэг чи ердөөсөө тэгээд тэр эрүүл мэнд хамгийн их нэгдүгээр тийм баг. Одоо тэгээд оюутнуудад маш их тийм мэдрэмжийг суулгадаг. Ер нь их хэцүү урлаг штэ. Бусад урлагийн төрлүүдийг ингээ бодоход тий. Одоо жишээлбэл би төгөл дөр хуурч хүн гэхэд ингээл нот миний гар тий ингээд даралт одоо юу гурвалжилсан ийм л юм байгаа. Би тэгээ сууж л байгаа штэ. Хөдөлгөөнгүү тий. Тэгээд яг хуу зохиолдоо орно л доо. Тэгээд тэр бол бүжигчин хүн шиг үзэж хөдлөхгүй тодорхой шүү дээ угаасаа. Тэгээд тийм болохоор бүжигчин хүний чихэн ажиллаж гэн нүдэн тий одоо тархин тэгээд тэр олон хөдөлгөөний элементүүдийг тэр олон дарааллуудыг ингэж цээжилж тий тэр тайзан дээр гаргаж өөр юм болго тий дарааллаа тогтооно хөдөлгөөний мэдрэн тий шүү дээ. Ингээд одоо чигээр би нэг нота хараад ингэж хүн ингээ хоёр талаа хардаг шүү дээ. Бүжигчин хүн тэгэл эргэлдээл гүйж явахдаа тэр байнга ингэж харна тийм бараг л ардаа нүдтэй юмсыг харна. Тий хардаг тийм. Тэгээ эргэх хөдөлгөөн болгондоо урт хойдох зайгаа мэдэрнэ. Тэгээд хөдөлгөөнөө хийн. Тэгээд тэр юунд чи нөгөө бүх булчин шүрмсүүд ажиллаж байгаа штэ. Тэгнь. Тэгэхээр одоо ерөөсөө биеийн физиологийн үүднээс, биологийн үүднээс одоо физик үзэгдлийн үүднээс бүх салбаруудтай холбоотой байдаг. Тоо явагдаж байна, математик явж байна, тийм ээ. Тэгээд адгийн наад зах нөгөө юу хийгээд байгаа билээ хөдөлгөөнийхөө утга санааг мэднэ, бэлгэлээ мэднэ, мэдрэмж байна. Би энийгээ мэдэрнэ, өөрийнхөө хөдөлгөөнийг яаж ихэнд юуг ойлгуулах гад байгаа билээ. Давхар бүх одоо үйл ажиллагаанууд давхар байдаг учраас бүсгсэн хүний хөдөлмөр бол хүнд. Яг энэ бүгдийг давсан энэ бүгдийг мэдэрсэн хүн бол их сайхан. Үнэхээр тийм бахархалтай. Тэгээд харж хахад чинь тэр баруун Монголын биелгээнүүд бүгдээрээ тусын өөр ингэсэн намтай тий. Тэр намбыг гаргахгүй бол хичнээн хөдөлгөөн игээд ч нэмэргүй үстэй. Тэгэхгүй яах вэ? Тухайлбал урайхаа намб хийсний дараа за одоо 4-д намб орлоо. 4-д намб руугаа ороход бас
Тэр хүүхдийн нөгөө урайхан нам манер дээр байгаа хүүхэд маань яг араас нь залгаад дөрүүдийн нам хийхэд бас амаргүй. Тийм тий. Тийм болохоор угсаатан болгон дотроо 7 8 дээдл нь 13 угсаатан байна тий. 13 биелгээ байна. Энэ биелгээ дотроо 3-аас 7 8 хөдөлгөөн байна. Бүгдийг тогтооно. Бүгдийн манер хуваарийг намбыг гаргана. Тухайлах юм бол бас малгай урайхаа хувцс өмсцөө дөрүүд биелгээ хийж болохгүй. Дөрүүд хувцс өмсцөө торгууд хийж болохгүй. Торгуудын тоохон өмсцөхөд бурээд халах бүзэг хийж болохгүй. Тийм учраас энэ бүгдийг одоо манай сургуульд сурахдаа бүгдийг нарийн судлаад ойлгоод төгсдөг. Тий. Манай оюутнууд ер нь бол айгүй их олон бүжгийн төрлүүдийг мэдээд судлаад гардаг шүү. Тий. Ерөнхийдөө бол ингээ анзаарч байхад бүх төрлүүд тийм байна. Одоо жишээлбэл та одоо цэнгэнд бүжгийн хатан хаан болж исэн өмнө тийм. Тэгтэл одоо болохоор ингээ яг Монголын язгуур бие биелгээний одоо ингээд бас л тоото хідэн сайн багш нарын маань нэг шүү дээ. Та тэгээд цэнгэнд бүжиг хийхэд бас юу ач тус одоо юу гэдгийг те хөдөлгөөн мэдрэмж Монгол бүжиг хоёрын хоорондын одоо хөдөлгөөний мэдрэмжийг та яаж ингэж нөгөө одоо энгийнээр мэдэхгүй те одоо манай бүжгийн урлагийг мэдэхгүй хүмүүстээ одоо тайлбарлал. Одоо мэдээж хоёр өөр тис өмнөө юм л да угаасаа. Өөр тийм. Гэхдээ яг нөгөө миний бодлоор би бас миний ойлгосноор ингэж байгаа юм л да. Манай Монгол бүжигч угаасаа биелгээгээ хийчихэж байгаа тийм үү. Тэгээд жороо явдаг штэ араас нь тий. Цэнгэнд бол ердөөс нөгөө хосороо. Тий. Тэгээ хосороо хоёроо мэдрэн. Тэгээ дээрэс нь нөгөө амар хурд хэрэгтэй тий. Ер нь бол бас яг ингээд цэнгэнд бүжгийн барилаа ингээд хосоод байсан байла. Тэгэхэд тухайлбал аль тал руугаа ирэхин яаж орон зайгаа асиглахын яаж би энийгээ мэдрээд бусад партнер паруудыг мөргөлдөхгүй явах уу тий. Хамгийн гол нь хоёр биенээ мэдрээд бусдыг мэдрэхгүй байна гэж бас байхгүй шүү дээ. Байхгүй. Хөгсмөө сонсоод ингээд явж байгаа хүмүүс нэгнийхээ хөл дээр гисэхгүй тулд нэгнтэйгээ ингээд дэндүү одоо илүү дутуу буруу юм хийхгүй тулд хоёр биенийгээ сайн мэдэх хэрэгтэй. Зүгээр нэг энгийн наадсахын хэсэг хэлээ л да. Хосууд агай хоорондоо суусан байдаг. Партнерууд. Гол нь нөгөө би нэг амар мэдэрдэг юу хэлэх гээд байгааг нь нүднээс нүд рүү харсаар хагаад энэ уртай байна, энэ сайхан замтай байна, энэ өнөөдөр алдсан байна, энэ одоо юу аль тал руугаа ирэх гээд байгааг нь нүднээс нь нүдний хооронд харж би энийг мэдэрч ойлгох нь нэгдүгээр тавигддаг. Хоёрдугаар эрэгтэй хүн одоо ингээд эрэгтэй хүн партнер байцсан байгаа гарны алга нь баруун гарын алга нь одоо эмэгтэйгийн далны ард байгаа. Тэгвэл тэр баруун гарын хуруунуудын бас удирдлага байна. Эмэгтэй удирдсан удирдлага. Тэр баруун гарт их юм байна. Их метр. Тэгэхээр намайг энэ тал руу эргүүлэх гээд байна, намайг ингэх гээд байна, авч явах гээд байна, удирдах гээд байна. Харин хүүхэн хүн маань өөдөөс нь ингээд зөрөөд ингээд өөрөө хараа хатуурхаад айраад байх юм бол бас л нэг удирдлаганд нь орохгүй тул тэр орохгүй байгаа учраас тэр хоёр алдаа гаргах магадлал өндөр байдаг. Ер нь эрэгтэй нэг залж явд юм байна. Ерөнхийдөө угаасаа тэгэх ёстой. Тэгвэл Монгол бүжиг дээр бол ерөөсөө партнерлоод тийм ээ хамтраад биелээд байх нь бол байхгүй шүү дээ. Яг уу ховор тий. Яг уу хосороо одоо тайсны бүжиг уусны аргаар оруулаад тийм болгож болно. Түүнээс цэнгэнд бүжгийн астус бол өнөөдөр бол дэлхийд дахин хаа сайгүй нийтийн бүжиг гэдэг утгаараа ингээ олуулаа. Одоо манай Монгол харин тий олон байгаа. Энэ бол их зөв. Тий харин тий. Ялангуяа нас тогтсон одоо тэтгэврт гарсан хүмүүсээс байхаас гадна залуучууд маань айгүйх сонирхоод байгаа нь бас их гоё юм. Тийм үү. Би одоо дандаа нас тогтцсон ингээд бүжгийн клубүүдэл ингээд нийтийн бүжгүүд яваад байдаг. Бид нар ингээд ямар хөөрхөн. Айгүй хөөрхөн ингээд ороод ингээд харахад хүртлээс айгүй сэвэрхэн тийм ээ палацтай юу бүхтэй төвлөлтэй ер нь айгүй тийм дотоод зурмаа дагсан айгүй айтайхан таалагдсан надад. Их таалагдсан. Айгүй нөгөө манай бүжгийн урлагч угаасан нөгөө их тийм цэгц эмх цэгц. Ер нь хагас зэрэгжилтийн юу урлаг гэж ярьдаг штэ. Гэтэ нүдэд хүүхдийг тэгж хэмд гоё сургадаг те замбраа цэгц хувийн зохион байгуулалт хурд тий хариуцлага энэ төр ингээд бүх их л олон юмд зэрэг ингээд сургаа явуулчихдаг юм шиг байна. Тэгээд би бүжгийн урлаг бол
хагас аюул зэрэгтэй тийм төвсөртэй болгодог. Одоо ингээл би биелгээ заахын тулд би оюутнуудаа ингээд хөлийн дийлгээд суулгалаа тий. Яг сайхан биелгээ хамгийн гол суултыг суулгахад за 2-8 тоолоход бүр ингээд чичирдэг. тогтохгүй байгаа байхгүй юу. Тэгэхэд тэнд бол төвсөртэй нь өөрийгөө ялаад гараад ирнэ. Төвсөр байхгүй, өөртөө итгэлгүй, өөрийгөө одоо ингээд би болохгүй юм байна, бүтэхгүй байна гэж бодсон хүн болоод ингээд өөрийгөө ойлгоно. Тэгэхээр нэгдүгээр курсээс би энэ урлагаар явах уугүй гэдгийг мэдэрдэг. Тийм. Хэдий хүсээд ингээ харахад гоё урлаг штэ ингээ сайхан тэгээд тэрэнд нь татагдаад орж ирээд тэгээд тэрний тийм үр дүн тэрний үзхийн наан юу байдаг гэдгийг мэддэггүй орж ирдэг. Тэгээд тэрийг мэдээд даваад ингээд гарцсан бол их сайхан амжилт нь гарна дөө. Ер нь бол яг одоо манай энэ сургуулийг, манай энэ тэнхмийг, манай бидрийг ерөөсөө хамгийн анх ингээд өнөөдөр энэ ажил дээр тогтох тийм ээ энэ ажилдаа байх дуртай болгосон хамгийн гол хүн бол Балдангийн Алтан цэцэг тийм ээ Алтан цэцэг багшигаа болоод бид бол их дурсдаг. Алтан багшийн Монгол улсад одоо нийтийн сэнгээд бүзийг үүсгээд хаврын баяр гээд 27 жил тасралтгүй явсан. Тийм шүү. Эндээс үүдэн гарсан одоо урлагийн бүсгийн урлагийн салбарын их олон хүмүүс байна. Тэдний нэг нь би. Тийм. Хаврын баяраар төрөн гарсан. Тэгсэн. Тэгэхэд сэнгээд бүзэгтээ би айгүй хайртай, айгүй дуртай. Энэ одоо ингээд нийтийн ингээд хэлэгдээд байгаа энэ сэнгээд бүзгийн тухайн үед чинь заавал сурах 10 бүзэг гэж байсан. Яагаад заавал сурах ёстой юм болоо тий? Тийм шүү дээ. Заавал сургадаг байсан шүү дээ тий. Тийм бид нарыг хөгжим бүжигтэй хахад бас заавал сурах бүжиг гэж байдаг гэдэг чинь. Гэхдээ бид нарт нөгөө тийм яг нөгөө мэрэгжлийн нөгөө чиглэлтэй нарийн мэрэгжлийн юу учраас биднээс тэгж яадаг. Гэхдээ тэр үед айгүй чухал айгүй гоё. Тэр чинь бүжгээр хөгжих ёстой юм байна гэж бодсон. Тийм ёстой. Тэрийг чинь чадсан ч чадаагүй ч заавал сурах гад ингээд тэмцээд байна гэдэг чинь хүнд айгүй их юм өгж байгаа үстэй тий. Гэхдээ тэр их гоё бүж. Тэрийг ер нь одоо яагаад одоо үргэлжлүүлэхгүй байна. Тэр юунаас болоод байж сурах 10 бүзэг бол хэзээс мартахааргүй миний хувьд бол. Яг одоо тэр аруулаа одоо надад байдаг. Тэгэхдээ одоо ингээд нийтийн бүзгийг харах нь арай өөр улам боловсроод хөгсөөд их гоё болсон байлээ л дээ. Гэхдээ тэр заавал сурах 10 бүзгийг дахиад гарах юм бол их боломжийн санагдсан. Тийм. Та огш одоо тэр хөдөлгөөнүүдийг бүгд бүжиг болгоныг 10 бүжгээ санддаг уу? Сандаг би өөртөө бүгдийг мэддэг. Тэгээд одоо тэрийг одоо ингээд яаж дэлгэрүүлж ажил болох хэрэгтэй юм байна. Тийм. Тэр их гоё санаа. Тэгээд тэрийг хэрэгжүүлээд одоо манай бүжгийн урлагид бүжигчин болохгүй. Гэхдээ тэрийг ингээд мэдээд сураад авчвал тэр хүнд ямар их хөдөлгөөн бэ те. Маш их хөдөлгөөн хийж штэ тэр чинь. Тэгээ гоё юм аваад үлдчихин сурж гин. Тэрийг ерөөсөө багш нартай хэрэгжүүлээд байлаа тий. Гоё. Одоо нэг ой болох гээд сургуулийн ой болох гээд бодсон чинь бид нар 93 онд анхын сургуулийн босхыг халахад 93 он байсан. За одоо 3 жилийн дараа болоод бид нар манай ангийнхны хувьд анхны ангийнхны хувьд 30 жилийн ой болох юм байна. Одоо өнөөдөр бол соёл урлагийн их сургууль байгуулагдсан. 30 жилийн ой одоо 11 сард тохиох гэсэн. Тийм ээ. Тийм бид нар их ажилтай байгаа. Тэг оюутнууд маань энэ ойн тоглолтод болоод их оролцсон. Манай сургуулийн нөгөө том төсөл тэнгэрийн хүүхдүүд гэдэг төслийн 3 том бүтээл маань орно. Тийм бэлтгэл ажилд орсон байгаа. Тийм бэлтгэл ажилд орсон байна. Ерөнхийдөө тавилтууд эхэлсэн байна, тийм ээ. Тийм. За тэгээд мөнгөн цэцэг багшаа одоо таны одоо яг бүжгийн Монгол бүжгийн хоёлаа яриа. Яг манай Монгол бүжиг одоо Монгол гэр дотор биелдэг байсан тий. Дээр үед одоо тэгж яриад байна. Гэр сургал театр гэж хэлцгээс гэрийнх нь гэр доторх театр нь. За тийм ээ тийм гэр доторх театр нь. Тэгээд та одоо яг хөдөлгөөнүүдийг надаа ингээд яг сайхан ингээд тайлбарлаж өгөөч одоо мөр нухлах дугтрах хоёр ялгаас юм уу юу? Сугсралт гэж ярьдаг бас тий. Өөр мэдчихээн. Энэ гурвын онцлог ялгаа. За тухайлбал мөр бол гарын тослно. Мөрний хөдөлгөөн бол цээсэн бие хөлөнд бүтэн биеийн хөдөлгөөнд туслана. Тэгэхээр мөр бол
морины явдлыг илэрхийлсэн гол хөтөлбөр. Яагаад гэвэл Ирландууд, Хойд Америкууд өрнөдийнхэн болоод мориныхоо явдлыг хөлөөрөө илэрхийлдэг. Одоо Оросууд гэсэн юм уу тий? Тэр сайхан морины явдлыг тэр сайхан хөлийн магадгүй товсолт, магадгүй хөлний дэвшлэх, магадгүй хөлний тэр бүх хурдтай хөдөлгөөнүүдээр морины явдлыг илэрхийлдэг бол Монгол бүсэгт морины явдлыг мөрөөр илэрхийлнэ. Энэ дараа 1 2 3 1 2 3 энэ маань морины одоо ямар явдал юм? Зороо явдал юм уу? Хатраа явдал юм уу? Согсоо явдал юм уу? Тэ? Морины хурдан тохилт юм уу? Энэ бүгдийг бид мөрөөрөө илэрхийлдэг учраас доторх мөрний доторх төрөл ангилууд нь өөр өөр байгаа юм. Тэгэхээр мөр тэр цэгээр морины явдал гэж ойлгож байна. Тийм үү. Би ч одоо гоё гайс. Тийм байна. Яагаад гэвэл бид нар бол тэр жижигхэн театр дотроо энэ өөрийнхөө орон зай дотроо бид нар тэгсэл гүүгээд хараагаал хойрол авах тийм хөлний явдал хийх боломж байхгүй. Яагаад гэвэл бид нар бас эдэн гуталтай. Бид нар хүннүү гуталтай. Тийм гуталтай хүмүүс тэр дотроо бол хараагаал өсрөөд байх нь боломжгүй учраас бид нар яах нь мориныхоо явдлыг мөр дал хавиргаар илэрхийлэх нь. Тэгэхээр мөрний одоо өргөх хаялга юм уу, дугтралт юм уу, нухлалт юм уу, цогцралт юм уу тийм ээ. Энэ бүгд маань ерөөсөө тэр чигээрэл морины явдал юм байна. Тэгээд туслах хөдөлгөөнд орцох юм байна гэж ойлгож бас болно. Тухайлбал цогцралт дөрвдийн зороо морины явдал. Дугтралт баядын зороо морины явдал. Солбоо уранхан зороо морины явдал. Гэх мэтэр ингээд бас харахад их өөр өөр ялгаатай. Тийм баярлал цогцралтыг хийж байгаа цагтаас ёстой хизээч шаруус бөөгнөр яахгүй тий. Үнэхээр ингэдэг шүү. Хийгээд байхад мөрнийхөө хөдөлгөөнийг одоо нухлалт хийн үү, цолбоо нухлалт хийн үү. Ер нь ямарваа нэг мөрний хөдөлгөөн хийхдээ хүчүү буюу толгоотгоо холбож хийх юм бол хүнд их ас тустай. Яаж гэсэн үг юм одоо? Ингээд мөрөө ингээд нухалтаа хоёр мөрөө. За. Нухахтаа эрүүгээ багс эрг өргөөд толгоороо ингээд оруулаад ингээд мэдрээд ингээд. За. Тэхийн болоод их үр дүнтэй. Ас тусна одоо энд их хуян боллоо. Одоо нурууны тий өвдөд байна, энд хуян байна, толгоо өвдөд байна гэдэг. Тэгвэл яах нь мөрний одоо компьютерийн ард их удаан суулаа, машины ард төвшрэлтэнд их удлаа. Тэр хоорондоо өөрөө өөртөө яриад өөрийгөө ойлгоод мөрнийхээ удаан хөдөлгөөний хурдан хийх албагүй шүү дээ. Тайван удаан. Энэ маань яах нь хүн өөрийгөө багаар эмслээд байна гэсэн үг. Тийм шүү дээ. Яа нэрээ юу хийж суухын тэр төгжрөл донд нэрээ тгийгээ ядаж ингэ суучих тий. Бухимдаад уурлаад суухын хооронд яах нь тий. Цаахан мөрний за болохгүй даал малаас хөдөлгөө тий. Бид нар бас их мах иддэг учраас бидний энэ нэг том арга яснууд хөдөлгөх нь айгүй амархан хөдөлнө. Айгүй сайн хөдөлнө. Тийм үү. Хүчтэй шүү тий. Тэгээд бид нар бол Монгол хүний биеинд бол их тохирсон. Айгүй тохирсон хөдөлгөөнүүд. Тийм шүү дээ. Хэлэн дал ингээл хөөхтөдөө харж байгаа далны хоёр хавцсан гэдэг яг цогтсон шүү тий. Ингээл мэдэрч хөөхтөд айгүй гоё мэдэрдэг тий. Би бас тэгэл үзсээ. Хөгжмийнхаа боломжийн тэгэл өрдөөс тэнд ингээ юмнууд ингээ тараад нухаад байгаа юм шиг санагдсан. Нард тий. Тэгээд байгаа шиг санагдсан тийм. Тэгээ тэрийг ингээд яг нийлүүлэл ингээд цогтөг болчихвол аяа гэж бодсоо би. Тэр бас их айгүй мэдрэгдсэн. Эхэндээ бол хүнийх ингээд хоёр тал нь нийлэхгүй ингээд бүр ингээд бүр байж ядна л та. Хүндөр болно өвдөн. Тэг хийгээл хамаад яванд нэг хоёр талцсан хоорондоо мөргөлдөн, сохилно, хаялна. Дал болоод хүний биеийг бас айгүй том яс усраас энэ хоёр далны үйл ажиллагаа хөдөлгөөн бол агуу юм байна лээ бүр. Айгүй гоё юм билээ. Би тэгээ сонсч ирсэн нөгөө илэг нөгөө им гадуураа хальстай байдаг юм л дээ. Би нэг нэвтрүүлэг буруу сонсоогүй л байх л та. Би ойлгохдоо тэгж ойлгосон. Эмч хэлжсэн тэгээд илэг чим бүр эмч ярьлаа. Тэгээд яасан тэр завсар ингээд инээхээр хий ордын гинэ. За. Тэгээд тэр чин тэр хальсны ингэж хүндэрж амьсгалж явах хэрэгтэй байна. Тэгээ инээхгүй тий. Тэгэхэр чин одоо тэр чи хөдлөөд ингээд хий оруулаад амьсгалахуулахаар илэг баярлаад тэгээ тэр чин ингээд хөдлөөд байхаар илэг өшлөө гэд ингээд ингэдэг дээ инээгээд
Тэгэхээр одоо тэр нэгэн адил адилхантай агаар нэгтэй байгаа байхгүй юу? хөдлөж штэ тий. Инээгээд одоо машин барай хэмжээл тасгинтлаа ганцаар инээгээд ахсан эвгүй штэ. Инээд хүрх юм болоог байхад инээгээд ийл. Харин тэрнийх оронд далаа хөдлөгөө тийм ээ. Төгсрээ зогсох гоё хөгжмөө тавьчаад тэрэндээ тааруулаад гоё. Ер нь хөгжмөө бүжиг гэж бол байхгүй штэ. Тийм учраас харин бүжгийн аж тус гэж нэрээ үнэхээр гайхамшигтай. Айгүй гоё хүн ер нь хөдөлчээж л ирүүл байна тий. Тэгээд хөдөлгөөн хийн гэдэг бол хөдөлгөөн хийхдээ гоё урлагтай хийвэл бас гоё шүү дээ тийм биз дээ. Гоё өөрөө таашаал авч би ингээд толинд хараад ингэж хөдлөхөр миний гар тийм юм байна гоё юм байна тий. Одоо яа гэдэг энэ хөдөлгөөн айгүй намайг гоё харагдуулж ин ч юм уу гэд ерөөсө бүжгийн урлаг тэг ялгаа ер нь спортын төрөл хөдөлгөөний урлагууд спортын төрлүүд энэ төр бол тэг яхаа төрлөөр янз л байна. Манай бүжиг гэдэг бол үнэхээр юм юмд гоё чимэг болдог. Тэрдөөсөө тэгээд ингээд та хэд маань тарих яасан чи сайхан ажилтгийн одоо тэр янзын хөдөлгөөнүүд яаж ч толгойд чорж ирээд байдгийг би бүр та хэдийгээр гайхаад бахархаад биширдэг шүү. Ер нь бол айгүй гоё хөдөлгөөнүүдтэй одоо тэгэл яг ингээд ихтэй бүжгийн хөдөлгөөн бүжгүүд ингээ харж байгаад би бүжиг дэглэж юуг нь сонсоогүй бүжиг ингээ үзэхээр энэ манай мөнгөн цэцэг багших байна. Энэ манай баяр баатарх. Энэ манай их гэрэл багших байна. Ялган шүү. Тийм үү ялгагдана. Тийм таадаг. Гомитко одоо би нөгөө удаан бүжгийн концертмейстер багшаар ажилласан болоод тэгдэг юм уу та хэдийн хөдөлгөөний онцлогуд өөр тийм харагддаг. Байдаг шүү ерөнхийдөө. Бид нар бол дотроо биенийхээ мэднэ л дээ. Биенийхээ тавилтуудыг энэ бат төрийнх байна, энэ ган сүрэнгийнх байна гэдгийг бас мэднэ. Энэ ууган барих гэдэг аргууд та нар ч мэрэгчлээ уусаа. Би тэгээд хараад ялгаад байгаа юм чинь та нар одоо бүр янзын мэдчихэж байгаа. Тий. Гоё шүү гоё. Өөр одоо багшаа тань дээр одоо ингээд бүжгээр хичээлийн ач тус гэдэг сэдв бит хоёр ер нь яриад явж байгаа. Тэгээд тэндээс одоогоо ингээд хэрвээ оюутнууд маань ч юм уу сонирхсан хүмүүс маань ингээд шууд ингээд сонирхсан асуулт асуул их гоё аахгүй. Тэгээд одоо ер нь хэрэгтэй одоо яг мэдээлэл болоод өшөө одоо хоёлаа яриаггүй үлдсэн юм юу байна багшаа. Одоо жишээлбэл бүжгийн тий хөдөлгөөний талаас нь ярих юм бол бид ер нь айгүйх дийлэн хүмүүс ханаад том их хүрдэг тий. Тэгээд дээрэс нь бид нар нуруу их өвддөг 50 нас хүрэнгүүтэл иймэрхүү өвчин зовлон их яригддаг. Тэгэхээр миний бодоход ерөөсөө бид тэгвэл би сайхан үнцэрхэг байж магадгүй. Монгол хүний биеинд монгол бүцэг ялангуяа би илгээний дасгалууд бол их ойр. Маа мэдээ сонгодог бүцэг одоо модерн шингэнд сайхан л та сайхан би бүгдээр ингээд явсан. Бид бүгд энийг мэднэ. Гэхдээ миний хувьд бол ерөөсөө монгол хүний биеинд мах иддэг хүний хувьд энэ тэнгэрт ойрхон хүмүүсийн хувьд бол айгу бид нарт хүн дагаар дотор амьдардаг хүмүүст өвлөн дэндүү хүүтэн, зун дэндүү халан, хавар намран дэндүү их салхитай. Дэндүү их бид нар вирус амьсгалах талтай. Тэгэхээр надад болоод ерөөсөө энэ яг дан Монгол бүжгийн дасгалууд, гарын дасгал тусдаа, мөрийн дасгал тусдаа, сээсэн биеийн дасгал тусдаа, Монгол бүжгийн хөдлөлийн дасгал тусдаа, суултуудыг тусдаа энэ бүгдийг тусад нь өөр ингэсэн хөдөлгөөнтэй болох юм бол энэ хүн бол одоо баг байхадсан манай аав их хийдэг байсан л да цэргийн 16 тоот гэдэг. Тэгээд 10 жилийн сургууль цэрэгсэлт дээр бас 16 тоот. Нөхөрт гарсан нөхөр маань цэргийн албаас халагдаад ирсэн 16 тоот гэд хийдэг. Яг тэрнтэй адилхан би биелгээний 16 тоот дасгалтай болох юм бол тэрийг байнга хийх юм бол ямар нэгэн ханиад хамаа хүрэхгүй, ямар нэгэн хатгалгаа авахгүй бүх эргэтэнгүүд хөдөлгөөнд орно гэдэг утгаараа тийм ээ өвчин зовлон ярихгүй байх болов гэж бодож байна. Тийм. Ер нь бол тий одоо манай бүжгийн дасгалын хөдөлгөөнүүд бол тогтцсон л доо. Одоо манай Нанжид багш Монгол бүжгийн дасгалын хөдөлгөөнтэй одоо манай Монголын ардын бүжгийн дасгалын бүр ингээд тогтцсон хөдөлгөөн хийсэн хоёр хүн байгаа. Одоо нэг нь болохоор манай Долгор сүрэн багш байна. Манай консерваторийн
бүр Монгол бүжгийн одоо Хатан хаан бол манай соёл урлагийн сургуульд язгуур бие биелгийн Хатан хаан бас манай Нанжид гээд хоёр агуу хүн маань байсан. Тийм тэр хоёр хүн шавнар гэдэг одоо бүгдээр ердөөсөө ер нь бол одоо манай Монголын бүжгийн урлагийн уран бүтээлчид ер нь гүйцэтгэх ажил хийж байгаа тий одоо бүжгийн багш дасгалжуулагч тэглээч нар бүгдээрээ тэр хоёр хүний одоо номоор явцсан улсууд тий. Тийм болохоор манай яг тэр хөлийн дасгал тий гарын эхлээ гар явдаг тийм үү гарын дасгал тэр чин дотроо бас их олон. Тэгээд мөр гэл ингээд одоо бүх дараалал суулт хөлийн дасгал энэ төр гэ тий. Тэгэл хамгийн сүүлд үсрэлт эргэлтүүд гэдэг ингээ ерөөсөө яг системтэй сургалт биелдэг. Тэрнээс гадна мөнгө огш маань болохоор тэр нөгөө фейсбુકийн өөрийн юугаараа энэ зунжин нөгөө ковидын үеэр дасгал хийсэн. Тийм. Тэр маш олон дагагчтай болсон. Тэгээ дээрэс нь маш олон хүн бас хүсэлт илгээс үргэлжлүүлээч гэд тий. Тий, одоо үргэлжлүүлэх гээл байгаа. Тий, тэгээрээ огшаа. Тий, тэр их аж тусаа өгсөн байлээ шүү. Тийм учраас хүмүүс их асууж ин лээ. Тэгээд манай төгссөн оюутнууд хүртэл ямар гоё юм бэ гээл тэрий чинь зүгээр байнга эргээд юмаа саналаа тий. Тэгжсэн. Тэгэхээр одоо манай мөнгө огш маань тэр 16 тоот гэдэг шиг одоо тийм Монгол бүжгийн нэг юм цогц ингээд одоо бүр гаргав. Тий, тэгээд тийм юмтай болчвол бас гоё юм байна огшаа. Тий. Тэгэх юм бол маш их ажил. 16 тоо дасгалууд эхлээд баг дуусцгаа. За. Дараагийн сургуулийн дасгалууд руу орцсон байгаа. За. Яг хөө би тэгээд төгөлдөр уурч өгшаар нь ажиллаж өгье одоо тий. Хэрвээ яг үнэ тийм бодостой гоё юм бэ. Таны хэрвээ өөрөө л одоо тий өөрөө л залуулах гэдэг шүү дээ. Тий та юмаа хийгээд хэрвээ миний хүч болцоо болоод аяг хүнд байсан шүү төгөлдөр одоо ай бай байхгүй өөр ай сонгох гэдэг. Одоо бол нэрээ яг үнэ. Тий. Бид нар чинь та нарын ингээд өнөөдрийн байгаа байдал энэ хүн амарч юу, бүтэн нойртой хонж юу, өглөө цайгаа ууж юу, гүү юу. Тэ одоо жишээлбэл оюутнуудыг биднээс өглөө ирээл ингээ хардаг байхгүй юу. Урчин энэ яасан байна те. Одоо шүний баар маар зөөгч мөгч хийчих оюутнууд маань тэгдэг штэ бас тий. Давхар ажил хийдэг оюутнууд байдаг. Тэгээ харна. Тэр хүн чи яг тэр уур амьсгалаараа яг тэр биеийнхаа нөгөө өнөөдрийнхаа байгаа байдлаараа л хөдөлгөөнүүдээ хийдэг байхгүй юу. Тэгэл янгуу тэрэнд нь хөрөхөд тааруулна шүү дээ бас би чинь хүн лимч ямар мод биш чи ингэх ёстой гэж хурдан аваад ингээд байвал ухаалтад унах шүү дээ нөгөө хүүхд минь. Тийм учраас нөгөө хүүхдийнхаа байдлыг харна. Тэгээд тэр хүүхд маань өөрөө байгалаас өгөгдсөн нөгөө өсрэлт те эргэлтийн нөгөө боломжууд байдаг шүү дээ байгалаас бурхан багшаас заяас авьяас те. За тэрнийхэн төвшөнд харна. Тэгжээж нөгөө нэг булангаас ингээл хүүхдүүд маань цуврал өсрдөг иргэдэг штэ тий. Тэгээд хүүхэд болгоно хараад тэр энэ маань ямар үлээ энэ ямар үлээ тэрэнд нь тааруулна. Тийм учраас хөгжим гэдэг бол тэр хүнийг тэгээд тэр өдөрт ер нь одоо эхлээл ингээл өөртөө таалагдсан гоё хөгжмөр ингээл эхэлжүүл тэр хүүхэд ингээ гоё хийгээд идэх байхгүй. Тийм бид нар бас айгүй урамтай. Та нар ингээд нөхөс өөрсдөө санаачлахаараа гоё авчраал тоглохоор бидэнд бас ажил ороход гисэл ороход оюутнуудтай юм заахад амар урамтай аюу гоё юм а. За тэгээ хөгжим байхгүй өдөр бодвол ингээл оюутан багш нар айл нэг гомсгор. Тийм л байдаг л да. Хөгжим бол хамгийн гол яг үнэ. Сургалтын хөтөлмөрийн маа тоо хэмжээ нь одоо байгаа. Тэр шивтэй багш минь одоо тий. Тэрнээс биднээс ч одоо ажиллаа таслаад явчихдаг ойлгочихгүй бурхан минь. Тийм учраас тийм яг хэмжээ дамжаандаа харуулад тэгэл одоо нөгөө хуваарийнхаа дагуу явна шүү дээ багшаа. Ер нь бол хүүхдүүд тэгдэг багшаа өста амар гоё ингээл аяндаа ирэхгүй ингээл ингэдэг гэл ингээл дотроос ингэдэг дарилж байгаа хоёр тий айгуу гоё байдаг нэр үнэхээр. Тэгээ та нарын тавилт ингээл хийгээл одоо комбинат зохиодог шүү дээ одоо биднээс дасгал хичээл дээр тэгэнгუут чинь ямар ай байна багшаа та юу тоглох санаатай байна гэл ингээд тэгэхээр энэ гэл ингээл үзүүлэхээр гэл тэгэнгუут тэгвэл ингэнэ гэл ордог байхгүй та нар ч ядсан. Айгуу урамтай. Тэгэхээр ингээд нөгөө дандаа нэг юмаа биднээс тоглоод байхгүй тий. Тэгэхээр бас хүүхэд ч хүртэл бас яан штэ залхан штэ тий. Бас ингээд нэг гоё шин юм байгаа. Тий хөдөлгөөн ч үргэлж шинжлэгддэг тий. Тий манай бүжгийн тий ер нь бол бүжиг гэдэг бид нар концерт мистерүүдтэй айгу хайртай. Тийм үү. Баярлалаа. Ер нь бодоод ирсэнс айгу хайртай бүр та нарыг
залуу концертмейстрүүд ирэхээр нь энийг алдчих вэ гэдэг айгүй бодно хамгийн түрүүнд тэгж боддог. Тий. Тэгэхээр тэр залуу концертмейстрүүд маань бүзэгтэр ажиллах ямар хүнд юм те. Ямар хэрэг дуу юм уу эсвэл драм юм уу тэтэрсэн гослоор орно шүү дээ. Нэг нэгээр ордог те. Дуу манд ирсэн. Тэгэхэд манай дээр бол олон хүүхдүүд дээр орно. Тэг ямар хүнд юм бэ? Хүн болгон тааруулах гэж ямар хүнд юм бэ гэж сантраад эхнээсээ ахуулаад гарцах вэ гэдэг амар айдаг байхгүй юу? Тий. Ер нь бол бүжгийн концертмейстер хүн бол яг тэр нотоо харна, дээр нь хүүхдийнхаа хөлөгийг харна, өшөө дээр нь хөдөлгөөнийхөө тэр одоо нэршлүүдийг мэддэг байх ёстой. Тэр чинь одоо жишээлбэл тэгэл жижиг үсрэл, дунд үсрэл, том үсрэл гэдэг ингээд үсрэл гэхэд дотроо 3 байна. Гэх жишээний энэ хөдөлгөөнүүд нь ямар байдаг вэ гэдгийг тэрийг тогтооно. Франц нэр дээр нь сонгодгуудаа тогтооно. Одоо монголоор нь ингээд одоо бид нартай ярихаараа та нар бидний нөгөө мэрэгжлийн хэллэгүүдийг хэлээд яриад идэг чинь яг ингээд адилхан дахиж суралцж байгаа байхгүй бид нар дахиж сурдаг байхгүй. Тэгэхээр нөгөө зарим тийм сургууль дөнгөж төгссөн хүүхдүүд болохоор ингээд хаширдаг. Тийм тэр Франц нэр том юмнууд ямар яаж энэ олон хөдөлгөөнүүдийн нэрүүдийг цээжлэх юм гэдэг. Тэр бол яг тэрийг эхний ээлжин цээжлэн тэгээ яг давж гарч ээж яан шүү дээ. Тэгэхгүй бол тэрнээсээ болоод ташраад явах гэдэг тал байдаг юм шиг. Тэрнээс шуудаа бол ангийн 1-р курс 25 27 хүүхдээ хэд хүүхдээ гоё вэ? Танай ангийн тий? Одоо нийлээд бол 31 штэ. 35 штэ манай. Бүгдийн нэрийг тогтоосон уу? Гүү штэ багш минь одоо эхнээсээ тий. Би бол тогтоогоогүй болоогүй тий. Би одоо тэр 35 хүүхдийн нэрийг бол одоо ингээд тэр чин юу л да цаг хугацааны асуудал угаасаа. Тэгээд эхнээс нь ингээд ямар ч хэсэг 2 ангийн даргын нэрийг маш сайн мэднэ. Тэгэл хүүхдүүддээ хэлээд байгаа. За та нар минь одоо ийм гоё урлагийн зориод ороод ирсэн. Тэгээ одооноос л сайн хичээж нэг үсгийг алдахгүй нэг хөдөлгөөнийг биедээ шингээж одоо өөрийн болгоно гэж ярьдаг ч тийм ээ. Тэр хөдөлгөөний чи эхлээд зааж штэ та нар те. Тэгэнгүүт тэрийг ингээд яг зүгээр л нөгөө гимнастик шиг хийгээд яах гээд байгаа байхгүй. Дотор нөгөө эргэтнүүдээ яаж ажилуулах те. Тэр гарыг одоо ямар хэдэн градуст барьж гин тийм үү одоо гар хурууд ийм байх уу тий одоо ингэ нөгөө ялгааг нь аюу сан ингээ харах хэрэгтэй байхгүй юу? Аюу сан мэддэм байлээ харин тий. Мэднэ. Дараа хатга тэнэлэг ингэдэг тий. Тэгээ тэр нөгөө уйлах мүйлхий чинь бүр ингээ хурууны 1-р үеэс эхлээд ингээд бүр ингээ тий дамжаад бүр бүгдийг ажилуулж байгаа эцтэй бүх эргэтэн булчин шүрмэс одоо бид нар төгөлдөр хуурчдын хурууны одоо энэ үе хоорондоо шүү дээ одоо энэ хурууны одоо энэ үе 1-р үе 2-р үе гэдээ байдаг да. Энэ хооронд булчин суудаг байхгүй юу? Зөв яг тийм байнга хөдөлж байгаа юм. Байнга хөдөлдөг. Тэгээд тэр юу гэж өдөр болгон л ингээд давтаж байгаа учраас тэр чинь энэ булчин чинь ингээд бондоогоод нөгөө хөгжчихдээ штэ. Над тийм байхгүй юм биш. Байхгүй яаж байх юм? Би чинь өдөр урччи чи бүжигчөө. Тэгээд та нарын тэгэж би эрэхтнээ тэгэж мэдэрч ингэж ажилуулдаг имийг тэр оюутнууд маань сайн тэгэж мэдрэхгүй байгаа байхгүй. Зүгээр л нөгөө одоо лекц хийж байгаа юм шиг ингэж хүлээж авах гэдэг байгаа байхгүй. Тэгээд би бүр ингээд тэгээсээ гэдэг одоо 1-р ангийнхандаа хэлээд байгаа байхгүй. Бүр тэгдгийн шүү та нар ингээ амнаас нь гарч байгаа үг багш айдал хөл гарынх нь хөдөлж байгаа хөдөлгөөн хөл нь ингэж байна уу хаашаа жийж бүгдийн нэг бүрчлэн хараарай. Тэр чинь тэр болгоны чинь хилээд байгаа багш чинь хилээд байгаа байхгүй. Тэрийг та нар дөнгөж эхэлж байгаа учраас нарийн мэдэрч биендээ суулгаарай. Гэртээ очиод талент хараад ажиллаарай. Тэ би бүр тэхгүй бол болохгүй тийм ээ багш. Нарийн ширээ имийг хэлж өгдөг юм байна. Та нар хэлдэг юм хэлдэг тэгээ хэлдэг баг. Нөгөө цаг 30 минутанд дуусчих гад тэр 25 6 хүүхдэд ажиллахдаа хөл гар дээр нь очил махан биеэр нь ажиллацал цаг 30 минутанд та нэг юм заа зүгэл гарахыг боддог болохоор тэр нарийн имийг тэр болгон хэлж бас амжихгүй тий. Амжихгүй. Тэгээд бас тэр та нарын ингээ хөл гар засаж хахад хөндлөнгөөс нөгөө яацныг яаж засаад байна гэдгийг хар гэдэг бас би. Хар ямар байсан болоод багш чинь засаж гин. Тэгээ засаад ямар болгоч юу. Тэгээ өөрийнхөө хөлийг хар. Яг үнэ. Тий. Тэгж л нөгөө нухацтай ажиллахгүй бол бүжгийн урлагч нь айгүй юу шүү дээ. Нарийн урлаг тэгж жагаад хөл гарааг бэртээвэл яана, гинтээвэл яана. Тийм ээ? Бүжгийн урлагаар буруу сурвал тийм буруу сурвал яана. Анхны суур тавилт нь ямар байна? Тэгээд тэр агаараа явах гээд идэг. Тийм шүү дээ. Тийм. Тэр болгон бас дандаа бүжгийн дугуйлангаар яваад явж байгаад манай сургуульд орж байгаа хүүхэд бас тийм их биш цөөхөн ер нь бол нарийн юмнуудыг мэдж сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо бүжгийн урлагаар сураад одоо судлаад
ингээд амьдрал дээр гараад ингээд хүмүүс бол ямар их зүйлийг мэдэрч сурч одоо сайн сайхныг мэдрэхээс гадна эрүүл мэндтэй тэгээ дээр нь өөртөө ямар бас өгөөстэй юм сураад ойлгоод гарч байгаа тийм ээ. Их хөрөнгө оруулалт хийж байгаа шүү гэдгийг тий. Тэгээ дээрэс нь бас одоо энэ үед тааруулаад мэргэжлийн бус өөр салбарын хүмүүс бас энэ урлагт суралцах тийм боломж олдоод байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр магадгүй манай сургуулиас зохион байгуулна, үгүй бол одоо хувь багш нар маань юм сургалтуудыг явуулах юм бол энэ сургалтуудад хамрагдаад зөв буруу яаж хийх, бие алийг нь яаж өөртөө таарсан эрүүл мэндэд тохирсон дасгалуудыг аваад тухайн дасгалуудаа насан туршийн бас нэг хөдөлгөөн болгоод авах юм бол бас хүн хүнд тийм ээ болно. Энэ дээр бол заавалчгүй одоо ингээд албан ёсны юм болгох гээд байх албагүй шүү дээ тийм ээ. Тэгээд гоё яг хуу гимнастик хийгээд өдрийн завсарлагаараа ингээд албан хаагчид байдаг шүү дээ. Одоо нөө офисын ажил хийдэг усуд ингээд гоё дасгал сая ковид үеэр айгүйх телевизээр янз бүрийн дасгал гарч ийн л да. Тэг яг хуу яг чиглэлээр биднээс бас одоо манай мөнгө агш санаачлаад тийм дасгал уг нь дасгал гаргасан байгаа юм. Тэгэхэд хандах яахаа бас сайн мэдэхгүй байгаа юм. Уг нь яг ингээд завсарлагаанаараа босоод 10 жилийнхэн тий бага анги дундаа анги ахлах ангийнхан тохирсон өөр тийм дасгалууд гаргацсан байгаа юм. Мөн одоо үйлдвэрийн ажилчид юм уу эсвэл компьютер ард суудаг хүмүүсэд бас тохирсон дасгалууд хийсэн байгаа юм. Тэгээд одоо яаж өгөх бас арга талаас олоогүй л байгаа юм л та одоохондоо. Энэ та санаж байна уу багшаа хоёлаа нөгөө өвөр Монгол руу нөгөө андаа бүжгийн судалгаагаар явсан шүү дээ. Бүрээ хүрээ хошуун төнлөө хотын те хүрээ хошуунд очиод яасан. Тэгэхэд 10 жилийн хүүхдүүд завсарлагаанаараа гарч ирээ тий. Баг 1000 гаруй хүүхэд те. Бүгд яг нэгдсэн журмаар гарч ирээд бүгд бүр сурцсан тэр хөдөлгөөнийг те. Тэг ямар гоё хийж илаа. Өстой гоё хийсэн тэр. Яг альчууртай. Тий одоо нөгөө андагийн. Тий андагийн альчууртай. Тэгээд бүр тэр хөдөлгөөнийг бүр ингээд бүх 10 жилүүд хийдэг. Өөртөө дуулаад илүү үгүй лөө. Зарим нь дуулсан, зарим нь тийм өгжмтэй явсан тийм. Дуутай яваад тэр чинь бас их хурдантай удаантай нөгөө гоё бүжиг байдаг болохоор бүр бүхний тэрээ сурцсан тий тэр айгүй алдартай. Хүүхэд томчуудгүй хийдэг айгүй гоё. Тэгэл одоо нөгөө орой номын сангийнхаа уртлын талбай дээр гараад нөгөө юм хийж идэг. Тийм хийж идэг. Тийм. Одоо манай Монгол нөгөө юун дээр цэцэрлэг төрөлн дээр өглөө болгон айгүй гоё тийм юу явдаг болцсон байлаа шүү дээ. Сайн дураараа бүгдээрээ хөдөлгөөн хийгээд. Тийм. Тэгээ тэрэнд нэг яг ингээд нэг залах хүн хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо нэг хөдөлгөөн нэг яг нэг тогтцсон хөдөлгөөнийг тэр хүн мэдээл тэгэл нэг хоёр нь ч юм уу нэг хүн ч юм уу ингээд гараад удирдаад тэр хүмүүс тэгээ тэр хүмүүс эхлээд дагаж хийсээр хагаад одоо яг нэг хөдөлгөөн бүр тогтоогоод тэр хэдэн минутын те одоо нэг хугацаатай тэгээ хөгжмөө тавиад тэгээд тэрийг өдөр болгон хийгээд байгаа хүн чинь сурч штэ. Тий. Тэгээ гоё бүхний дээр гоё ингээ хийдэг болчихвол аюу гоё те. Юу яа одоо бие биелгээний эрүүл мэндийн бас холбогдлын талаар судлаад илтгэл тавиал яваад исэн юм. Би бас яг тэр дээр тохирсон хөдөлгөөнүүдээсээ зааж өгөх хэрэгтэй юм байна те. Тий. Тэг би бодоод байгаа хгүй хороодын нийгмийн ажилтнуудыг нэг сургалтанд хамруулмаар юм шиг санагддаг. Тийм үү? Тий. Сайхан санаа байна. Тий. Одоо манай бүжгийн урлагийн сургуулийн одоо яг таны энэ хийж байгаа энэ дасгал хөдөлгөөнүүд яг тэр нийгмийн ажилтнууд хороодуудын Улаанбаатар хотын тий дүүргийн хороодуудын нийгмийн ажилтнуудыг тэр хөдөлгөөнийг яг нэг 14 хоног тэгээд тэд нар нь очиод одоо талбайтай газар одоо нэг саксны талбай байдаг ч одоо гоё хийгээд идэг сетктэй тийм байгаа. Тин дотор л ингээл цөөндөр цуглуулаад нэг нь нөгөө таны заасан хөдөлгөөнийг хийгээл ингээд тэр хүн таа тийм. Сайхан санаа байна. Тэгвэл их олон хүний хөдөлгөөнд тус нэмэр болох нь байна. За ингээд энэ удаагийн маань бүжгээр хичээлхийн ач тус сэдвт бит хоёрын ярилцлага та бүхэнд хүрлээ. Тэг хэрвээ та бүхэнд бит хоёрын ярианаас авах санаа оноо байвал манай бүжгийн урлагийн сургууль дээр ирж болно. Нээлттэй хүлээж авна. Манай хаалга та бүхний өмнө онгорхой шүү. Баярлалаа. Баярлалаа. Swiss Подкаст бид сайн сайханд дагуулна.